Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Toyota Land Cruiser 300-тай дүүцэх том хэмжээтэй Хятадын байк брендийн BJ60 гэдэг автомашиныг танилцуулах гэж байна. За, Bike Group нь юуны өмнө 1958 онд үүсгэн байгуулагдсан өдгөө 65 жилийн түүхтэй туршлагатай том групп компани байгаа. За, Fortune Global 500-ын 193-т чигсдэг. За, Хятадын хамгийн үн цэнтэй брендийн 20-т чигсдэг ийм том групп компани гэж ойлгож болно. За, Bike Group нь өөрөө яг Daimler-Benz буюу одоо яг Герман дахь бензин толгой компанийн хувьцааны 9%-ийг нь эзэмшдэг. За, Mercedes-Benz China-гийн 50%-ийг эзэмшдэг. Hyundai China-гийн бас 50%-ийг эзэмшдэг. За, Foton гэдэг нөгөө ажлын машин үйлдвэрлэдэг том брэнд байдаг шүү дээ. Pickup, том зүтгүүр, гэсэн том ажлын машин үйлдвэрлэдэг. Тэрийг групп компаниг бас Bike Group маань эзэмшдэг байгаа. За, тэрнээс гадна Канадын Magna International гэдэг компанитай хамтраад Arc Fox гэж бас цахилгаан машины юм үйлдвэртэй ийм том групп компани байгаа. BJ60 автомашины хувьд яг Японы Mitsubishi брендийн 4B11T кодтой ийм 2000-тай турбо бензин хөдөлгүүр суурилуулагдсан байдаг. За, энэ хөдөлгүүр маань бидний мэдэх Mitsubishi Lancer Evo гэдэг автомашинд ерөөдөө суурилуулагддаг. За, түүнээс гадна Rally Art багийн гол хөдөлгүүрээр явдаг байгаа. За, яг энэ хөдөлгүүрээс гадна автомашин маань нэмэлтээр 48 вольтын mild hybrid system. За, hybrid system гэдэг бас үг ороод ирэхээр та бүхэн бас төөрөгжиж магадгүй. Энэ hybrid system маань зөвхөн таныг автомашины хааз гიშгэд нэмэлт морины хүч, мошгох хүч өгөх зорилттой юм 48 вольтын mild hybrid system байгаа. Ерөнхийдөө бензин мотор ерөөсөө амарч унтарч мунтрахгүй гэсэн зүгээр хааз гიშгэд л нэмэлт хүч өгдөг юм систем байгаа. За, яг энэ бензин мотор маань болохоор яг дангаараа 263 морины хүч, 400 Нм мошгох хүч гаргадаг. За, энэ дээр нэмэлтээр нөгөө 48 вольтын mild hybrid system маань 14 морины хүч, 50 Нм мошгох хүч нэмэлтээр өгдөг. За, ингээд нийтдээ автомашин маань 277 морины хүч, 450 Нм мошгох хүч гаргадаг. Ерөнхийдөө бидний мэдэх Toyota Land Cruiser-ийн 4000-тай V6-тай мотортой дүүцэх хүч гаргадаг гэж ойлгож болно. За, автомашины хурдны хайрцагны хувьд гэх юм бол Bike Group маань өөрөө Германы ZF-тэй түншилж ажилладаг. Тиймдээ ч ерөнхийдөө хурдны хайрцаг маань ZF-ийн энгийн автомат 8 шатал ийм хурдны хайрцагаар тоноглогдсон байгаа. За, ZF-ийг ер нь дэлхийд дахинаа мэддэгтэй айгүй ийм бат бөх чанартай tough ийм хурдны хайрцаг гэдгээр нь ер нь мэддэг. Ерөнхийдөө хэр баргийн өмнө дэвтэрхээргүй бат бөх хурдны хайрцагаар бол тоноглогдсон байгаа. За, автомашины 5 дахь хувьд гэх юм бол, явхад ангийн хувьд гэх юм бол энэ автомашин маань нэгт RAM хийцэлтэй. За, нөгөө монголчуудын мэддэг Jeep Prado 200 300 гэл Jeep-нүүд өгдөгтэй RAM хийцэлтэй. Салон маш баг дуу ордог. Бүх донсолгоо чичиргээ дуугу явхад ангид ирж байгаа дөрвөлтийг RAM авдаг. Кузов ерөөсөө ачаал авдаггээр RAM хийцэлтэй автомашин бас давуу талтай байдаг. За, тэнглэгийн хувьд гэх юм бол урдаа үл хамаарах тэнглэгтэй McPherson, хойно бас үл хамаарах тэнглэгтэй. За, multi-link гэж ярьдаг та олон гартай, татвархтай ийм хойд тэнглэгтэй байгаа. За, энээсээ болоод явдал маш зөөлхөн болдог. За, бидний мэдэх Patrol Y62 бас ийм тэнглэгтэй байдаг те, явдал бас маш зөөлхөн ийм байна. Автомашин маань гадна талаас айгүй ийм дөрвөлжин хэлбэртэй ийм хүчрхэг ийм загвартай. За, урд нүүрний хувьд гэх юм бол падвар бүрэнлээд, ойрын гэрэллээд, холын гэрэллээд, ер нь урд байгаа бүх гэрэллээд. Нэмэлтээр урдаа 3 шиг ийм юу хэлбэрийн бас ийм гомсог гэрэлтэй. За, үүнээс гадна автомашин маань автомат жолоодлоготой 360 градусын камертай болохоор урдаа 360-ын камерын урдлын камер байрлаж байна. За, урталтаа 6 шиг мэдрэгчтэй. За, та бүхэн харж байгаа бол голын толны яг харалтаа урагшаага харсан бас олон камер мэдрэгчүүд байгаа. Энэ нэг нь болохоор DVR буюу хар хайрцагны камер. Нөгөөх нь автомат жолоодлогын камер мэдрэгчүүд бүгд урд байрлаж байгаа.
За автомашины хажуу талаас харах юм бол за обууд нь үйлдвэрээс 18, 20 гэсэн 2 инчийн обуудны сонголттой бол үйлдвэрээс ирдэг. За хажуугийн гишүүр хаалга нэгтгэхэд автоматар өөрөө гарч ирдэг. За 360 камерын хажуугийн камера унаас энэ хажуутлын толны доороос байрлаж байгаа. За мэдээч хажуугийн толон дээр нөгөө сохор бүсийн мэдрэгчийн гэрэлтэй. За энэ манаас энэ байрлаж байна. За хажуудаа дээр ачааны мөр нь бас дотроо юм хоногтой тэрийг нь аваад бас өөрийнх нь тохирсон юм ачааг бас боох боломжтой дотроо юутайгаа хоногтой байгаа. За автомашины бас нэг давуу тал байна. Монголын нөхцөлд аюул тохирсон. Тэр нь юу гэвэл үйлдвэрээсээ 92 их залтад. 95 биш. Хөдөө гадаа явахад 95 хайж авах шаардлагагүй. Ерөөсөө 92 хийгээд явахад голохгүй, янз бүрийн чек гэрэл хасахгүй. Ийм давуу талтай. За банкны хувьд 85 литрийн банктай автомашин байгаа. За хойноос нь харах юм бол запас дугуйгаа хойноо өөрчдөг. За цас, ус, шорооноос хамгаалттай юм кавертай. За хойно муу адил 6 шиг мэдрэгчтэй. За хойно 2 камертай, нэг нь болохоор ухрахын камер, нөгөөх нь голын нөгөө нэг толь өгдөг шүү дээ. Голын толийг бас камераар хардаг. Тэрний камерын маань дээр ингэж байрлаж өгсөн байна. За автомашины дотор салонтой танилцуулах. За энэ автомашин маань бас нэг давуу талтай байгаа. Тэр нь юу вэ гэвэл part time 4 дугуйн систем. 4 дугуйн маяг систем. Тэрний яадаг вэхээр залгаж хөндрүүлдэг юм мост. За Монголд явж байгаа ихэнх Prado 200, 300 гэдэг тэд бүгд full time байдаг. Байнгын 4 дугуйн маяг идэг. Мосто зөвхөн 4H-с 4L рүү эргүүлж оруулдаг тийм хөндрүүлдэг. Энэ маань болохоор мосто салгадаг. Хойд 2 дугуйгаар маяжгүй. Энэ маань байнгын 4 дугуйн маяждгаас ямар давуу талтай байдаг вэ гэхээр бензин бага. 4 дугуй хөдөлгөх, хойд 2 дугуйгаа хөдөлгөх, моторонд ирж байгаа ачаал шал ондоо. Тэгэхээр бусад ийм том загварын Jeep автомашинуудтай харьцуулахад мото залгаж хөндрүүлдэг байх нэ. Машины салоны хувьд аюул том өргөн цэлгэр салонтой байгаа. За панорам люктэй учраас бүр гоё салоныг өргөн цэлгэр харагдуулдаг. За салоны материалын хувьд гэх юм бол бүгд ледер. За тэгээд арьсан салонтой. Тэгээд яг ойдлоороо зарим автомашинууд ингээ материалын дээр аюул хэмнсэн байдаг шүү дээ. Аюул их пластик металл оруулсан байдаг. Энэ дандаа арьсан оруулахтай. Дуу чимээ бага ордог те салон. За салоны ингээд өрүүлнээс эхэлчихье. За өрүүлэн дээр бол cruise control удирдах систем байж байна. Жолоочийн уртлын дисплей контрол удирдах систем байгаа. За урд дэлгэцнээс бол машинтай холбоотой ойр зур мэдээлэл авна. Хурд, моторын эргэлт, гаднах градус гэдэг ч юм уу. Яг машин дээр дефолтер байдаг мэдээлэлээс авчна. За өрүүлийн баруун талын хэсэг дээр аудио контрол. За тэгээд нөгөө машин маань хэлсэнтэй нөгөө хар хайрцагтайгээд хар хайрцагийнхаа рекорд хийх, зураг дарах контрол энэ дээр тохируулж болно. Дуудлага авах, салгах хэмжлэн контрол бас энэ дээрээс өдөрч болно. За тэгээд цонх, нэг хаах, төв контрол манаас зүүн дээр байрлаж байгаа. За автомашины өсгөгчийн хувьд гэх юм бол Harman Infinity брендийн бас сайн чанарын дугуйлтай юм өсгөгчтэй. За аюулслаад энэ дээр хар хайрцагны memory card-ийг слот байрлаж байна. За голын тойл бол мэдээж камераар харж болно. За унтраагаад бас энгийн ойлгож хардгаар бас толиор ашиглаж болно. За тэгээд wireless chargerтэй, wireless charger-аас энэ дээрээсээ унтраагаад хасаагаад контроллоод явчих боломжтой. За автомат жолоодлогын хэсэг байна. За автомашин маань автомат жолоодлоготой. За бусад машин одоо энгийн хурд баригчтай бол энэ маань ухаалаг хурд баригчтай. Яг яг машины яг distance-ыг бариад яг тэр машинаа дагаад хурдаар нь дагаад явах ухаалаг хурд баригчтай. За тэн дээрээ нэмэгдэх нөгөө цагаан зураас мэдрэгч игнээ голлож явах, цагаан зураасаас гарах чагааг анхааруулах гэх мэтчлэн цагаан зураастай холбоотой бүх юунууд нь бол опшнууд нь бол байж байгаа. Та бүхэнд хэлсэн BJ60 автомашин маань автомат жолоодлоготой байгаа. За автомат жолоодлогод бас нэг юм дагалдаж ирдэг юм юу гэхээр автомат паркинг систем. За автомат паркинг системийг хэдүүлээ. Тэжлүүл үзцгээе. За select parking дараад за тавих газраа дэлгэцэн дээрээ сонгочихно. Окей дараад
За гараа аваад хөлөө тоорноос аваа гинэ. За ингээд автомашин маань өөрөө ингээд парклаа. Жолооч ямар ч юу нөлөө оролцоо байхгүйгээр өөрөө парклаа. Ингээд ширч мэдрээд томслоод цаад маневрлаад за parking is completed гэвэлчих. За автомат паркингаас гадна бас нэг хэрэгтэй юм юу гэдэг гэхээр HUD head up display. Яг энэ дээрээс урд шил рүү ойгоод машины хурд за араа чиглэл гэх мэтчлэн машинтай холбоотой ийм ерөнхий мэдээлэл нь урд дэлгэцэн дээр ойж гаргаж байгаа. Ийм хоёр ухаалаг системийг хийж армаа өөртөө багтаасан байна. За climate control-ийн хувьд гэх юм бол нэгдүгээрийг нэ хоёр тусдаа climate control-тэй зорчигч болон жолооч тусдаа градусаар үлээн. За хоёрдугаарыг нэ болон гуравдугаарыг нэ хоёрдугаарыг нэ төв central control-тэй. За мэдээж хоёрдугаарыг нэ гуравдугаарыг нэ таацнаасаа нэмэлтээр condition болон par үлээн. За автомашины бас нэг давуу тал юу вэ гэвэл автомашин маань дөрвөн талд байрлаж байгаа ийм noise cancellation system гэж нэг гараад байгаа шүү дээ. Тэрийг мэдэрдэг юм систем байгаа. Ерөнхийдөө гаднаас ямар нэгэн дуу чимээ гаднаас ингэж орж ирмэл тэрийг мэдрээд автомашин маань noise cancellation систем идэвхжил. За бас нэг давуу тал нь автомашины маань шил хоёр давхар шилт. Та бүхэн одоо сонсож байгаа гадны ямар ч дуу чимээ орохгүй маш юм чимээг байгаад байгаа. Энэ хажуу талын шилтэй бас холбоотой байгаа. За дэлгэснээс доошлоод энэ engine start stop товч маань байрлаж байгаа. За бүр яг physical button гэж ярьдаг те condition ингээд яг товчлуураар өдөрдөг бол бас condition-ы өдөрдөх хэсэг байрлаж байна. За яцчаак бас арьсан ийм материалаар хийгдсэн. За тэгээд яг гар доор ийм авсарх юм яцчаактай. За урд дифференциал цоожлогч, хойд дифференциал цоожлогч маань өдөрдөх товч маань энд байрлаж байна. Crowd control system маань байрлаж байна. За мостоос халгаж залгаж хүндрүүлэх контрол маань бас байрлаж байгаа. Мөн дээрэс нь жолоодлогын 9 горимтой. За тэр нь спорт, эко, тав тухтай, цасны, бартааны, за энэ юу гэдэг илс, шавар, чулуу, ус гэх мэтчлийн 9 төрлийн горимоос та сонгох боломжтой байгаа. Дээрээс нь автомашин маань мотор амрагчд. Явж байгаа гэрэл төхөн дээр ихээр машин унтраад мотор амраадаг шүү дээ. Бас бензин идэхэд бас нэлээд нөлөөлдөг юм систем байгаа. За автохол систем маань байрлаж байна. За тэгээд урд хоёр суудлыг халж хүрэх physical button бас мөн адил энэ дээр нэмэлтээр байрлаж байгаа. За тэгээд гар карта дээр байрлаж байна. Машины хоёрдугаарыг нэмний хувьд гэвэл айгүй юм тухтай суудалтай. За хажуугаас нь явъя. Бас мөн адил арьсан хийцлэл, арьсан оруулга, ойдол айгүй юм тансаг хийцлэлтэй. За энэ дээр цонх дээш нь доош нь болгохоос гадна хоёрдугаарыг нэмний суудлын массажинг контролоос энд байрлаж байгаа. Тэгэл ерөөсөө нуруунаас массажлал. Айгүй тухтай. Ерөөсөө боссын суудлал шиг. За боссын суудлал шиг бас нэг мэдрэмж өгж байгаа юм нь юу вэ гэвэл урд зогсчгийн суудлыг хажуу талаас өрдөөс шууд ингэж контролчих боломжтой. Нэмэлт дэв туршлаар суйрлуулж өгсөн байна. За тэгээ climate control хоёрдугаар зогсчих манаас эндээсээ контролт чинь. За Type C, USB charger хоёр шиг charger байрлаж байна. 220 вольт гарагчтай. За ингээд тойно компьютер ажиллаа гэж явах юм бол 200 компьютер цэнгэлгээ авчих боломжтой. За хажуу талын гар амрагч дээр cup holder байрлаж байгаа. Утасны тавиур байрлаж байна. Миний сөхөө таарсан чи ахаад Type C, USB оролцдог. Ерөөсөө хоёрдугаарыг нэ дөрвөн ширхэг утас цэнгэл боломжтой нэгэн зэрэг. Айгүй юм тухтай хоёрдугаарыг нэ. Тэгээд энэ дээдлийн panorama look болохоор салоныг айгүй цэлгэр том харагдуулж. Эсвэл юм тухтай, маш том зайтай ийм хоёрдугаарыг нэ судалтай. Машины багажны хувьд гэх юм бол айгүй том зайтай. За мэдээлэл өгөхөд автомашин маань үйлдвэрээсээ 5 хүний судалтай 7 хүний судлалын сонголтоогоор л ирж байгаа. За 3 дугаар игнэний суудлыг хураагаад гаргаад ирэх боломжтой. За
За 3 дугаар игнэний суудлаа буулгаад 2 дугаар игнэний суудлыг буулгасан үед зайн 1 дугаар игнэний хүртэлхин зай 170 см болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө та бүхэн гэр бүлээр ойр зургуудаа тавьж байгаад машиндаа хоноолох шаардлагатай болох юм бол айгүй боломжтой энэ том зайтай гэж хэлэх таатай. За хойно 12 олтын тамхины асаагуурын оролттой. За тэгээ 200 оролттой хөдөөгээ тавьж байгаад хөрөвч мөрөвч залгах юм бол бас залгах боломжтой. За хойд хаалганы хувьд гэх юм бол хаалгаас авахаас сэргийлсэн локертой хойно нэмэлтээр юм уу мэж юм хэсэгтэй юм мүлэх шаардлагатай бас 3 кг-ийн даацтай мүлгүүрс байрлаж өгсөн байдаг. Bike BJ60 автомашин маань Монголын зах зээл дээр luxury, flagship, exclusive гэсэн 3 төрлийн опшнтойгоор орж ирж байгаа. Бид зөвхөн экспортын загвар болох ямар ч хэл ханз байхгүйгээр Орос, Англи, Испани гэх мэтчлэн гадаад хэлтэй бол оруулж ирдэг. Мөдөнчлэн гарын авлага нүртэл англи хэл дээрх загвар байдаг байгаа. За бид борлуулсан автомашинда улсын зардалтай холбоотой бүх ажлыг хийж өгдөг. Номер гэрчлэгээ, номерын хүрээ гэх мэтчлэн бүх ажлыг хийж өгөөд автомашиныг тань яг гараад унаад явахад бэлэн болгож өгнө. За үүнээс гадна бензин нэгэн дөрвж өгнө. За Монголд галбайсны дистрибьютор гэдэг утгаараа бид борлуулсан автомашиныхаа сэлбэг сервисийг хангаж ажиллана. Түүнчлэн үйлдвэрийн баталгаа хугацаа буюу 2 жил эсвэл 80,000 км-ийн баталгаа хугацаа өгдөг. За та уг автомашиныг банк болон банк бүсийн лизингээр авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдож биднээс дэлгэрэнгүй мэдээлэл авах.